Мэдээ үргэлжилж байна. Томоочин сургуулийн 10-11-р ангийн сурагчид голын усан дээр хөвж байгаа хог хаягдлыг цэвэрлэх автомат төхөөрөмжийг бүтээжээ. Энэхүү төхөөрөмж нь голын урсгалыг ашиглан өөрөө ажилдаг хүний оролцоогүйгээр усан дээр хогийг шүүж авах зорилттой юм байна. За үзэгчдээ тэгэхээр Томоочин альтернатив сургуулийн 11-р ангийн сурагчдын том инх төслийн хүрээнд хийсэн голын урсгал дээгүүр урсж байгаа хог хаягдлыг энэ гадагшлуулах юм төхөөрөмжийг та бүхэн харж байна. За саяны харсанчлан энэ дээрээс урсж ирсэн ундааны савыг энэ сэнс маа нааша авцарсаар байгааг энэ савн дүүргэх юм байна. За энэ бол саяхны бас ойрын хугацаанд туул гол руу бас иргэдийн маань хайсан хог хаягдл яг энд цугулчихсан ингээд байгааг та бүхэн харж байна. Тэр яг энэ төхөөрөмжтэй холбоотой бас төслийн хүрээнд хийсэн сурагчдын яриаг үргэлжлүүлэн хүргье. Санаагаа болохоор 4 хоногийн дотор боловсруулад тэгээ шууд судалгааны ажил руу орсон. Тэгээ судалгааны ажил 3 сарын 14-нд дуусаад тэрнээс хойш бол ингээд материалаа цуглуулад өөрсдөө төхөөрөмжөө хийх ажилд орсон юм бол хүчтэй урсгалт тэгээд конвертэй тэгээд яг голынхоо 5 юм уу 6 сенсэнд бол жанам зоогоод тэгээд яг голынхоо урсгалаас бас тог хангаад тэгээд яг өөрийгөө ингээд ажиллуулцдаг төхөөрөмж илүү тийм бодол болоо. Тэгээд харин ингээ хүмүүс цэвэрлэхдээ бол ингээд эрэг орчим бол цэвэрлээд идэг. Гэхдээ хизээч гадаргаар энэ урсж байгаа хогийг цэвэрлж чаддгүй учраас бидний бодсон шийдэл. Энэ төслийг хэрэгжүүлсэн туулын урсгал багийн анх ирээдүй Майкл Маргад халуун бол нарын хувьд төхөөрөмжийнхөө хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг нь тэд конвейер ашиглан цугларсан хогийг шууд ирэг дээр гаргах системийг ч хөгжүүлж байна. Яа ингээд судалгаагаар бол хүмүүс ингээд гадаргын голын гадар дээр усж байгаа хогийг цэвэрлэхэд дандаа ирэг дээр байгаа хогийг цэвэрлэдэг. Тэгээд ирэг дээр байгаа микропластик нь болохоор хിവэрээ. Харин голоор урсж байгаа микропластик нь хамаагүй дунджаас хамаагүй ихээр тод зарсан. Тийм болохоор манайхын гадаргын цэвэрлэхээр энэ бол шийдсэн. За энэ шийдлээ болохоор ямар ч байсан одоо дуусангууд нь нөгөө нэг туул голын сав газрын захиргааны газар төлөөлгөж өгөх бодолтой байгаа манай баг. Тэгээд цаашдаа дараа жил үргэлжлүүлээд илүү олон өөр бохирдол ихтэй урсгалууд дээр энэ төхөөрөмжөө олныг зөвшөөрлөе гэсэн бодолтой байгаа. Тэд энэ төслөө зөвхөн хичээлийн даалгавар ус байгаль орчинд бодит төв нэмэр оруулах ажил болохыг зорж байгаа юм. Мөн цаашдаа илүү томыг хийж урсгал ширүүн бохирдол ихтэй газруудад ч байршуулах төлөвлөгөөтэй. Туулын урсгал багийн төслийн сурагчид бүгд том хүн болоод байгаль орчны чиглэлийн ажилтан болон инженер болох мөрөөдөлтэй. Харин энэ төслийнхөө хүрээнд одоо жаахан туршлага тутамг байгаа учраас мэрэгжлийн инженерүүдээс зөвлөгөө, дэмжлэг авахд нээлттэй байгаагаа илэрхийллээ.